Гаж цуврал алуурчдын дотор юу болдог вэ? Гаж гэхэд үндэ та тэдний тарих оюун санаанд юу болж байгааг мэдхүү. Хүний аим хохироочихсон хүмүүсийг ямар царайлаг алуурчин бэ гэж шагшин ярих нь гайхмаар. TikTok, Instagram дээр царайлаг бол хүн алж болох мэт агуулгатай контентууд араасаа өрсөөр л байна. Өнөө үед яагаад хүмүүс цуврал алуурчдад дуртай болоод байгаа юм бол? Бодит болсон гэмт хэргийн талаар сонсоод жигшин зэвүүцэх тохиолдол зөөнгүй. Бидний тарих осол, аюул, гамшиг гэх мэт зүйл анхаарал хандуулахаар програмчлагдсан байдаг. Аимшигт гэмт хэрэгүүд нь биднийг аюулгүй орчинд байгаадаа талархуулахад хүргэдэг бөгөөд адреналин ихээр ялгарладаг. Хүмүүсийн цуврал алуурчдыг алдаршуулан шагшраад байгаагийн гол шалтгаан нь бидний байглаас заягдсан танин мэдэх хүсэлтэй ч гэсэн мөн холбоотой юм. Нөгөө төгөр өнөө үед бусдаас онцгойрох гэсэн хүсэл давмгайлсан нь нэлээдгүй олон зүйлс дээрээс ажиглагдаж байгаагийн нэг нь бол тоо. Түүхэнд маш олон хүн өгч байсан ч төдийлөн хөнөөсөн хүмүүсийн тогтоодоггүй байсан 1960 оны ихэнх үеэр цуврал аллагтай холбоотой эргүүд гарч ирчээ авсан байдаг. Түүхчид хамгийн анхны аллагын нотлох баримтыг эртний грекээс олж цаашид хэрэг нотлох баримт олох арга барилд суралцсан алуурчдыг олж чаддаг болсон гэдэг. Хамгийн энгийн олон хүмүүс мэддэг жишээ хэд Jack the Ripper хэмээх цуврал алуурчин бөгөөд тэрээр 5 биеийн үнэлэгчийг сонгон эрэмдэглэн харгас хэрцгий аргаар хөнөөсөн байдаг. Юуны дөрөв та бүхэнд цуврал аллага гэх тодорхойлтыг танилцуулъя. Холбооны мөрдөх төвчний тодорхойлсноор цуврал аллага гэдэг нь бол хоёр болон түүнээс дээш хүн амны хэрэг өөр тохиолдол цагт болохыг цуврал аллага хэмээн тодорхойлжээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар цуврал алуурчдын хүн аллах сэтэл нь хохирогчтой дотн харилцаанд нэг болон түүнээс дээш орсон тохиолдолд гарах хандлагатай байдаг хэмээн үзсэн бол эсвэргээрээ холбооны мөрдөх төвчний үүнийг ницаан цуврал аллагын сэтэл нь уур хилэн, баяр баясгал, мэдрэх хүсэл, санхүүгийн асуудал, анхаарлын төвд орох гэх мэт зүйлсээс үүдэлтэй хэмээн үзсэн байдаг. Цуврал аллагын хохирогчдод дийлэнхтэй хоорондоо ижил төсөөтэй зүйлсийг өөртөө агуулдаг. Жишээлбэл загвар, хүүс, гадаад өрх, нийгмийн гарал гэх мэт. Үүндөр жишээ аван тайлбарлах юм бол Jeffrey Dahmer гэх цуутай цуврал алуурчин байна. Түүний хохирогчид бүгд эрэгтэй байгаа зогсохгүй ихэнх нь Африк Америк гаралтай хүмүүс байсан байна. За гол сэдэв болох цуврал алуурчдын толгой дотор юу болдог талаар ярилцаж эхэлцгээе. Цуврал алуурчид анхныхаа хохирогчийг хөнөөсний дараагаар тархин үүнийг цикл болгон хүлээн авдаг. Яг донтолтой адилхан гэсэн үг. Энэ цаашлаа дараагийн хүний алах сэтлийг өдөөж үүдэг. Тиймээс л цуврал алга гардаг. Цуврал алуурчдын фантази буюу төсөөлөн бодох чадвар нь маш сайн хөгжсөн байдаг. Эдгээр аллагын гол их үүсвэр бол фантази юм. Нэг болон түүнээс дээш удаагаар толгой дотор аллагыг зургалсан байдаг болохоор аллаг гарах магадлал улам нэмэгдэг гэж сэтгэл судлаач тогтоосон байна. Үүнээс үүдэн нэгэн асуулт гарч ирж байгаамаа. Яагаад цуврал алуурчид төсөөлдөг буюу фантазилдаг вэ? Нийгмээс ирж буй дарамтнаас гарч айдас төгшүүрийг нь арилгахад тусалдаг учраас тэд ургуулan бодох нь элбэг байдаг. Нэгэн жишээ авахад цуврал алуурчин Jeffrey Dahmer-ийн аав нь ярьслага өгтөө би дотроо хүн алж нэмэн төсөөлдөг байсан. Мөн Dahmer-ийн үйлдэл бүхэн надаас болсон юм болов уу? Би тийхүү боддог байсан болохоор генд нь шингэсэн мэт санагдаа гэж одоо ярьслага өгсөн байдаг. Эрдэмтэд төвөний зан чанар бол генийн молекулын бүтэц хоромсоом дээр байрладаг гэж үздэг. Зан чанар өсвөр наснд илүү хөөрчлөгдөж насан туршиднууд илүү тогтвортой байдаг. Тиймээс Jeffrey Dahmer-ийн хувьд өсвөр наснд нь төсөөл фантази зэрэг нь түүнийг өчнөн олон хүний амьд хүрэхэд нь нөлөөсөн бололтой. Цуврал алуурчид төрмөлөө эсвэл олдмолоо гэдэг нь сэтгэл зүйчдийн хувьд томоос том асуулт болсоор хэвээр байна. Ихэнх цуврал алуурчид багада хүчирхийлэлд өртсөн байдаг ба тэдний ийм болсон нь гадаад орчин болон дотоод орчинтой холбоотой гэж тайлбарладаг. Өнөө үед antisocial personality-тэй холбоон тайлбарладаг гэсэн бас зарим тохиолдолд гентэй ч холбоотой гэж ярьдаг. Өмнө турцсан Jeffrey Dahmer-ийн borderline personality disorder schizophrenia сэтгцийн эмгээг нь шүүх хурлын явцад батлагдсан байдаг. Хэдийгээр Jeffrey Dahmer-ийн эцэг нь хүүгээ ийм хүн болсонд нь өөрийгөө буруутгаж байгаа ч гэсэн Jeffrey Dahmer-ийн хувьд бол эсрэг байсвартай байдаг. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт энэ талаар сэтгэлдээ үлдээгээрэй.